За илэрхийлэх хэлбэрчлээ. За тэгэхэд тулд эхний илэрхийллээс m-ийг эндээс m-ийг гаргач. За эхний хүртүүрээс m-ийг гаргачих юм бол m-ийг үржигдэх нь m квадрат, нэмэх нь m-ийг үржигдэх нь n, нэмэх нь n квадрат. Хуваах нь m-ийг альтнаас гаргачих юм бол m-ийг үржигдэх нь m квадрат, нэмдэг нь энд n квадрат болно. За хуваах тэмдэг үржих болоод хүртүүр хуваар хоёрын байр сэлгэж байна. m-ийн 4 зэрэг хасах нь n-ийн 4 зэрэг. Тодорхой хуваарт нь болохоор m-ийн кубаас хасах нь n-ийн куб. За энэ тэнцүү. За энд энэ m-үүдийн хооронд нь хураачиж болно. За бидний илэрхийлэл маань юу болж хуурах вэ? m-ийн квадрат нэмэх нь m-ийг үржигдэх нь n, нэмэх нь n-ийн квадрат. Хуваах нь m квадрат дээр нэмдэг нь n квадрат. За үржигдэх нь m-ийн 4 зэрэг гэдгийг би m-ийн квадратын квадрат хичээ хасах нь n-ийн квадратын квадрат. Хуваах нь за энд m-ийн кубаас хасах нь n-ийн куб. За кубүүд. За одоо тэгэх юм бол бидний илэрхийлэл маань юу болох вэ? m квадрат дээр нэмэх нь m-ийг үржигдэх нь n, нэмдэг нь n-ийн квадрат. Хуваах нь m-ийн квадрат дээр нэмдэг нь n-ийн квадрат. Үржигдэх нь. За энд үржүүлж байгаа тодорхой хувьд хүртүүрийн квадратуудын ялгуурын томьёогоор задлжээ. Тэгэх юм бол m квадрат дээр нэмдэг нь n квадрат, үржигдэх нь m квадратаас хасах нь n квадрат. За доотлолт нь m-ийн кубаас хасах нь n-ийн кубыг кубүүдийн ялгуурын томьёогоор задлчих юм бол m-ээс хасах нь n-ийг үржигдэх нь m квадратаар нэмэх нь mn, нэмэх нь n-ийн квадрат. За одоо энэ дээрээс энэ хоёр хоорондоо хураагдах юм байна. Энэ энэтэй хураагдана. Энэ тэнцүү. За энэ хүртүүр дээр энд m-ийн квадрат хасах нь n-ийн квадрат болж энийг томьёогоор задлчих юм бол m дээр нэмэх нь n-ийг үржигдэх нь m-ээс хасах нь n. Хуваах нь энд m-ээс хасах нь n. Энэ хоёр хоорондоо хураагдаад энд яасан? m дээр нэмэх нь n. Боллоо гэсэн. За ингээд би ярив. За энд бол